Савцхан үзэгчтэй парламент телевиз төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэв гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Эх онд янжуур тамхины дундаж үн 4366 төгрөг болно. Монгол улсын иргэний андгаа өргөх ёслол 23 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Хуулийг товчоор булангаар улсын хурлд өргөн баригдсан гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг онцоллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаыг сонгох үйл явцыг эхлүүлжээ. Хонконгийн Орос улсын цогцлборт гарсан галын улмаас 36 хүн амиа алдаад байна. Газын зурвасыг сэргээн босгоход $70 тэрбум шаардлагатай. 2026 оны Милан Кортина өвлийн олимпийн галыг асаалаа. Манай улсад сүүлийн 5 жилд эмэгтэйчүүдийн тамхитал 6 дахин өсөж, өсвөр насныхны хэрэглээ залуужин хүүхдийн тамхи татах дундаж нас 18-аас 15 болж буурсан нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн улсын хурлын нэгдсэн чуулганаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явууллаа. Тус хуулийг санаачилсан Номинжимэг гишүүний ярианд анхаарлаа хандуулна. Нэгдүгээрт хуулийн төслөөр шин төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалт оруулж хяналт тавина. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны тооцоололоор Монгол улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4% хүрч Аз намхан далайн бүсийн орнуудын дунд хамгийн өндөр тархалттай орны 7 дугаарт жагсаж байна. 2024 онд импортлсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхиг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд нялхас өтгсөө оруулаад жилд дунджаар 1000 ширхэг янжуур тамхи буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Гайлын ерөнхий газрын мэдээгээр 2024 онд импортлсон янжуур тамхины хэмжээ 2012 оноос 2 дахин ихсжээ. Мөн 2020 онд 47,000 ширхэг электрон тамхи Монгол улсын гайлаар орж ирж байсан бол 2024 онд энэ тоо 8.2 сая ширхэг болж 4 жилийн дотор 175 дахин өссөн байна. Хууль тогтоолын төслүүдийн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Ариун Заяа танилцууллаа. Тэгээ одоо бол онцгой албаны татвар бол нэг 5-аас 20% байгаад байгаа шүү дээ. Тэгээ энийг 30% болгоно гэж байгаа. Тэгэхээр 3 жилийн дараа энэ 3850 гэдэг одоо мөнгөн дүн хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ? 30,000 төгрөг болох гээд байгаа мó, 20,000 төгрөг болох гээд байгаа мó, хэдэн төгрөг болох юм бэ гэдгийг яг тодорхой үнийн дүнгээр нь хариулаад өгөөч гэдгийг л хүсэж байгаа. Тэгэхгүй л энэ дээр чинь суурлаад тамхины хайрцаг тамхины үн 30,000 төгрөг болох гинэ. Янжуур тамхины лобби явж гин гинэ гэсэн ийм одоо харлуулах ажиллагаа яваад байна шүү дээ. За цахилгаан тамхины хувьд бол адилхан хортой. Энэ нэг одоо янжуур тамхи хортой нөгөөх нь баг хортой юм шиг юм ярих гээд байгаа. Үгүй шүү дээ. Адилхан хортой. Сангийн яамны дотврын бодлогын газрын ахлах мэргэжилтэн анх баяр жижиглэнгийн тамхины дундаж үнийн өсөлт 2026 онд 12-аас 17 орчим хувь, 2027 онд 30-аас 40%, 2028 онд 20-аас 30%, 2029-өөс 15-аас 22%, 2030 онд 15-аас 18%-аар нэмэгдэх тооцоололтой байна гэв наривчил бол 2025 оны байдлаар импортын янжуур тамхины дундаж үн 3742 төгрөг байгаа бол эх онд 4366 төгрөг болж нэмэгдэнэ гэв. Улс тунхагласны 101 жилийн баярын өдрөөр 16-наас хүрсэн хүүхдүүд төрийн ордонд иргэний андгаа өргөх ёслол үлдэж, эх оронч үнэт зүйл, ёс суртахуун түүхэн сонголтоо баттах амлалтаа өглөө. Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор зохион байгуулагддаг Монгол улсын иргэний андгаа өргөх ёслол нь жил бүр 16-наас хүрч буй сонгогдсон хүүхдүүдэд иргэний үнэлэх гардуулж эх оронд сэтгэлгээ, иргэний хариуцлага, шударга үнний үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой үндэсний арга хэмжээ. 2025 онд улсын хэмжээнд нийт 63137 хүүхэд 16-наас хүрч байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон 850 хүүхэд энэ өдөр төрийн ордонд хүрэлцэн ирж Монгол улсынхаа өмнө иргэний андгаа өргөв. Энэ нь иргэн үний үүрэг, хариуцлага ухамсарлах эхний чухал алхам гэж зохион байгуулагчид онцлов. Ерөнхий сайд залуус тандан энэ түүхэн сонголтыг өөрчлүүлэх шин зууны эзэд нь та бүхэн юм гэж онцолсон юм. Монголын шин зууны хамгийн үнд цэнтэй хүчин болох залуус та бүхний төлөө Монголын мөрөөдлийг зохицуулах нь та бүдний бас хамтын үүрэг юм. Монгол мөрөөдөл бол бидний, 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа залуу үе та бүхний үйл хэрэг мөн. 'Тэр тусмаа зал
ховсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинжилтийн бүтээн байгуулалтын бүхий л түүхэн цаг үе бүхэнд монголчууд бид ямарт залуучуудаараа бахархаж, залуучуудаа дэмжиж, залуу хож үедээ бүрэн итгэж найдаж ирсэн ард түмээ. Монголын залуу үеэл Монгол эх орны ирээдүй, Монгол үндэстний итгэл найдвар юм. Тэрээр иргэн болон гэдг нь зөвхөн иргэний үнэлэх авахын нэр биш, харин Монгол улсын иргэн гэсэн үнэт зүйлийг зүрх сэтгэлдээ авч явах, эх орноо гих хариуцлагыг ухамсарлах хамлалт гэдгийг тодтгов. Монгол улсын иргэний андгаа өргөх ёслол нь энэ жил 23 дахь удаага зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд 16-наас хүрч буй олон мянган монгол хүүхэд иргэний андгаа өргөж, эх орнч үзэл шударга амжих хүслийг хэвшүүлэх боловсролын нэгэн хэсэг болон төлөвшжээ. Ёслолын агуулга нь иргэн үнийн үндсэн эрх үүргийг ойлгох, түүх, соёл, тусгаар тогтнолын үн цэнийг танин мэдүүлэх, шударга хариуцлагатай эх оронч иргэн болох суурийг тавих, Монгол нэрийн үн цэнийг ухамсарлуулах зорилготой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Төрийн ордон улсын энэ удаагийн арга хэмжээ шинэ үеийн төлөөлөл болсон 16 наснууд эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа сануулах, үнэт зүйлсээ ойлгуулах, иргэний ухамсарыг сэргээх ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөө. Хуулийн товчоор булангийн өнөөдрийн дугаараар бид энэ сарын 14-ний өдөр хууль зүйн дотоод хэргийн сайд инквайрийн өргөн барьсан гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг тайлбарлах болно. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан юм. Уг хууль батлагдж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэл цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг зохицуулалтаас үүсэх үр дагаврыг төдийлөн наривчлан зохицуулаагүй байна. Монгол улсад гэрлэл цуцлын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэл цуцлахтай хүүхдийн асуудлыг хамтдан шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Үүнээс шалтгаалan гэрлэл цуцлахад хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх, эцэг их байх хариуцлага содрох, гэр бүлийн хариуцлагын талаарх нийгэмдэх ойлголт улам доошилж, энэ нь эргээд төлөвлөлтгүй гэр бүл болох хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхолтой ноцтой зөрчилдөхөд хүргэж байна. Тухайлбал 2022 онд 4515, 2023 онд 4825, 2024 онд 4459 гэрлэлт дуусгар болж байжээ. Гэрлэлт дуусгар болоход нийт тэргүүд хүүхдийн эрх ашиг хөндөгдөг боловч шүүхийн шийдвэрийн графикаас харахад хүүхдийн тэтгэлгийн гэрлэлт цуслалтай ч хамт шийдэгдээгүй тохиолдол их байна. Тухайлбал 2024 онд гэрлэлт цуслуулах маргаан 3983 байхад үүнээс 1924 нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан байжээ. Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишг нийцүүлэх, шинээр үүсгэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу шийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг 87 зүйлтэй байна. Хуулийн шинжилсэн найруулгын 2 дугаар бүлэгт гэрлэлт дуусгар болох тохиолдлуудын наривчлан тусгасан. Мөн бис заслын аргаар хүүсээ өөрчлөхөд гэрлэлт дуусгар болохоор тусгасан байна. Цус ойролтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийн тодорхой хэмжээнд хязгаарлаж, гэрлэхийг хүсэгчид ДНХ-гийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. Гэрлэлт цуслах шалтгааны дийлэнх хувийг гэрлэгчид хоорондын таагүй харилцаа байгаа судалгаагаар тогтоогдсон. Гэхдээ гэр бүлээс садуур харилцаа сүүлийн 5 жилийн хугацаанд 2%-аас 20% болж эрс өсжээ. Иймд гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуур харилцаанд орсон үйлдэл нь зөв бус үйлдэл тооцогдож, гэр бүл цуслах хууль зүйн үндэслэл болохоос гадна нөгөө гэрлэгчийн сэтгэл санаанд хохирол учруулсан гэж үзэн түүнд нь тохирсон хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсвэл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амнаас эрүүлийн болон хүүхдийн хүмүүжилт ноцтой аюул хор ушиг учирч болцсохгүй, эсвэл учирсан тогтоогдсон, эсвэл тодорхой хугацаанд хамтран амьдраагүй тогтоогдсон, эсвэл зөвхөн эд хөрөнгийн маргаантай харин 18 хүртэлх насны хүүхэд буй гэрлэлт цуслуулах талаар харилцан тохиролцсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлж болохоор тусгасан байна. Хүүсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгар болохоор харин гэрлэлт дуусгар болсонтой холбоотойгоор үүсэх бусад асуудал, тухайлбал хүүхдийн тэтгэлэг тогтоох, тижээн тэтгэх, асран хамгаалах, эд хөрөнгө хуваах зэрэг асуудлыг шүүхэд хандан шийдвэрлэхээр тусгажээ. Шүүх гэрлэлт цуслах шийдвэр гаргахдаа тухайн гэрлэгчид хүүхэдтэй бол нэхэмжлийн шаардлагаас үл хамаарч хүүхдийн тэтгэлэг, хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг эхийн эрх үүрэг, хариуцлага хүүхдтэйгээ уулзах, хугацаа нөхцөлийн зэргийг хамтдан шийдвэрлэх зохицуулалт тусгалаа. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоохоос татгалзах эрх нэхэмжлэгчид байхгүй байхаар тусгажээ. Манай улсын хувьд гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрах хэлбэр түүнтэй холбоотой эрх зүйн зохицуултыг тусгаагүй. Сүүлийн 4 жилийн байдлаар гэрлэлтэд бүртгүүлээгүй эцэг эхээс төрсэн хүүхэд нийт 99529 бүртгэгдсэн байна. Энэхүү тоо баримтаас үзэхэд хамтран амьдрах хэлбэр түгээмэл байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтын амьдрал дуусгар болж, хамтран амьдрагч нарын эд хөрөнгийн маргааны шүүх шийдвэрлэх үедээ хамтран амьдрагчийн гэрлэлтэд бүртгүүлэх зорилготой байсан хэсэг, хэн нэг нь өөр хүнтэй гэрлэлтэд бүртгүүлээгүй байсан хэсэг, 5-аас доошгүй жил тогтмол хамт амьдарсан хэсэг, дундын эд хөрөнгө бий болгосон хэсэг, нэг хаяг оршин суух хаягийн бүртгэлтэй хэсэг нөхцөл байдлыг харгалзан
хамтын амьдралын гэрлэлттэй адилхан тооцохоор тусгасан байна. 2024 оны байдлаар гэр бүлийн орчноос байнга болон төр хугацаагаар тусгаарлагдаж асрамж халамжийн газарт 895 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хараа хяналтгүй 240, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 203, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 390 хүүхэд байна. Энэ нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчилдсөн тохиолдолд тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжийг хангах, эцэг эхийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зохицуулалт шаардлагатайг харуулж байна. Хуулийн төсөлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлагыг наривчлан зохицуулсан ба хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг хамтын хүлээх зарчмыг баримтлан тодорхой тусгажээ. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг эхийн эрх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор зөрчлийн тухай хувьд хүүхдээс тусдаа амьдрах эцэг эх эсвэл эх хүүхэдтэй уулзах үүргээ удаа дараа хэрэгжүүлээгөө болон уулзах эрх үүргээ хэрэгжүүлэхэд саадуулсан бол зөрчлийн шийтгэл оногдуулах зохицуултыг нэмж тусгасан байна. Томуу тус төвчлөлийн дэгдэлт их байгаа тул засгийн газраас сурагчдын амралтыг наашин татах шийдвэр гаргажээ. Хана томоогийн дэгдэлт 0-15 насны хүүхдүүдийн дунд их байна. Нийт өвчлөгчдийн 80% нь энэ насныхан байгаа юм. Нийслэлийн хэмжээнд ханад томоог алга цог төвшний дэгдэлттэй, харин Таван аймгийн нутаг дэвсгэр заримд нь идэвхжлийн, заримд нь улирал хоорондын дэгдэлттэй байна. Тиймээс хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиудыг карантинлах, амралтыг хөдөлгөх шаардлагагүй гэж засгийн газар үзжээ. Харин алга цог дэгдэлттэй бүс буюу нийслэл хотод 15 нас хүртэлх буюу 1-ээс 5 дугаар ангийн зарим хичээлийг нь хэсэг хугацаанд захин хэлбэр шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Нийслэлийн сургуулиуд эх 7 хоногийн даваа гараг буюу 12 сарын 1-ээс захин шилжих юм. Зөвлөлтөх уулзалтыг Монгол улсын шадар сайд ган хуйг Япон улсын эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн дээд сайд Ямада нар ахалж байна. Зөвлөлтөх уулзалтад хоёр улсын гадаад харилцааны яам, эдийн засаг хөгжлийн яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Япон олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллага, Японы гадаад худалдааг дэмжих JETRO байгууллага, Япон Монголын эдийн засгийн хороо болон хоёр талын хувийн хвшил, аж ахуйн нэгжийн нийт 170 орчим төлөөлөл оролцож байгаа юм а. Монгол улсын шадар сайд ган хуйг уг зөвлөлтөх уулзалтын хүрээнд Япон улсын эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн дээд сайд Ямадаг хүлээн авч уулзалтаар хоёр тал Монгол улсын хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжих хүрээнд үндэсний хэмжээний мега төслүүдэд Японы дэвшилтэй технологи, шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо. Үндсэн хуулийн цэцэн энэ сарын 24-25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар эрүүгийн үеийн 13-14-р зүйл Монгол улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааны хянан хэлэлцлээ. Хуралдаанаар эрүүгийн үеийн 13-14-р зүйл хүний нэр төр алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 451-ээс 1300 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн гэж заасан нь Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн эрхчлөө хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхчлөөтэй мөн зүйлийн 17 дахь заалтын төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах хэрэгтэй. 70 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн үндсэн хууль бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг тус зөрчсөн гэж дүгнжээ. Улмаар дээрх хуулийн заалтыг 2025 оны 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлэхээр шийдвэрлсэн байна. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ. Одоо үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн дарга Анна Лена Бербок болон мөн аюулгүй байдлын зөвлөлийн ээлж даргалагч Сьерра Леоне улс хамтран Нэгдсэн үндэсний байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон томилох үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн захидлыг энэ 7 хоногт нийтлээд байна. За энэ сарын 25-ны өдөр одоо уг албан ёсны захидлыг нийтэлснээ лав гарагт мэдэгдлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд мэргэжлийн туршлага, өндөр ур чадвар, удирдлагын манлайлал, шудраг ёс, итгэл үнэмшил, дипломат харилцаа холбоо болон гадаадын олон хил эзэмшсэн ур чадвар зэрэг олон стандартыг шаарддаг бөгөөд сонгон тодруулах үйл явц ч мөн ил тод нээлттэй байдал, хүртээмжтэй байдал болон бусад дүрм журамд нийцсэн зарчмуудыг
баримталдаг. За тэгвэл үүн дээр нэмээд нэгдсэн үндэсний байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хүйсийн тэгш байдлыг дэмжих зорилгоор эмэгтэй нэр дэвшигчдийг өрсөлдүүлэн нэр дэвшүүлэхэд нухацтай хандахыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудад мөн энэ үеэр онцгойлон уриалжээ. За нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эмэгтэй хүн хашиж байсан түүх байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ 9 хүн хашилсан нь бүгд эрэгтэй байсан юм а. Өдгөө тус албан тушаалыг хашиж байгаа Антонио Гутерришийн хувьд 2017 оны 1-р сарын 1-ээс үүрэгт ажилдаа орж байсан. За нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөл сонгон шалруулах үйл явцыг эх оны 7-р сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байна. За уг зөвлөмжийг ерөнхий ассамблеад нэн даруй өргөн барихаар болжээ. Лав гарагт Хонконгийн хойд эсгийн Тайпо дүүрэгт байрлах Ванфук Корт хэмээх орон сууцны хороол бүхий цогцлборт гарсан галт төмрийн улмаас 44 хүн амиа алдаж 40 гаруй хүн бэртэж хэмтэн за 279 хүн одоо сургахгүй болоод байгаа талаар албаныхны зүгээс мэдэгдээд байна. За галыг унтраахаар 800 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 8 барилгын дөрөвт нь гарсан галыг хяналттай авсан гэж мэдээлж байна. За гал орон нутгийн цагаар Лав гарагийн өдрийн 14 цаг 50 минутын орчимд эхэлсэн ба галт төмөртөд тэмцэх алба төмрийг 5 дугаар төвшний буюу хамгийн ноцтой ангилалд багтаа оруулжээ. Хонконгийн хэвлэлүүдийн мэдээлснээр шөнийн цагаар явуулсан яаралтай ажиллагааны үеэр Няра хүүхэд өндөр настай эмэгтэйг аварч чадсан байна. Засгийн газар галт төмөртөд тэмцэж байхдаа амарцсан 37 настай гал сөнөөгчд мөн хүндэтгэл үзүүлээд байна. Ойролцоогоор 2000 гаруй өрхтэй 30 давхар өндөр барилга бүхий тус хороололд дэгдсэн галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаач барилгуудын гадна талд засвар хийх зорилгоор босгосон хулс модон хамгаалалт болон полистирол хөөсөнцөр зэрэг барилгын материал тавьсан байсан нь галыг илүү хурдан дарахад нөлөөсөн байж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан хүний амь насыг санаатай бусаар хохироосон хэрэгээр тус барилгын компани 3 гүйцэтгэх захирлыг цагдаа нар баривчлаад байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин галт төмрийн улмаас эндсэн оршин суугчд болон үүргээ гүйцэтгэж аваад амиа алдсан гал сөнөөгчд эмгэнэл илэрхийлж за бүх хүчээ дайчлан галыг унтрааж гамшигын улмаас эндэж бэртэх гар зохирлыг багасгахыг уриалаад байна. Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн бага хурлын зүгээс энэ 7 хоногт Израиль Хамасын дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасын сэргээн босголтын шинэ тайланг танилцууллаа. За тайланг нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Педро Мануэл Морено мөн Палестины асуудал эрхэлсэн зохицуулагч Мутаси Вилагра зэрэг албаны хүмүүс танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар барилга байгууламжуудын 70% нь эвдэрч сүйдэж их хэмжээний хохирол учирсан нь хүмүүлгийн болон эдийн засгийн онцгой байдал үүсгээд байгаа ба дайны хөлд сүйдсэн Газын зурвасын бүс нутгийг сэргээн босгоход 70 гаруй тэрбум ам доллар болон олон 10 жилийн хугацаа шаардагдаж магадгүй байна гэжээ. Мөн Газын зурвасын эдийн засгийн байдлыг харгалзан үзэж дээрх тайлан гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар Газын зурвасын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 22 жилийн өмнөх түвшинд эргэн очиод байгаа тул олон улсын тусламжийн тогтвортой урсгалыг яаралтай хангах шаардлагатай байгааг онцолж Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг цогцоор нь сэргээх төлөвлөгөө гаргахыг уг тайланд дурдсан байна. Сүүлийн мэдээг хүргэе. За Лав гарагт 2026 оны Милан Кортинагийн өвлийн олимпийн наадмын галыг асаах ёслол Грек улсад зохион байгуулагдлаа. Грекийн баруун нутагт цагаагаар муудсны улмаас зохион байгуулагчдын зүгээс олимпийн гал асаах ёслолыг уламжлалын дагуу гадаад зохион байгуулах боломжгүй болсон тул Олимпийн музей дотор зохион байгуулжээ. За эслийн арга хэмжээний үеэр олон улсын олимпийн орооны тэргүүн Кристи Ковентри үгэлсэн бөгөөд энэ оны 3 дугаар сард үүрэгт ажилдаа орсон тэрээр галтамбар асаах ёслолыг инхүү анх удаага өдөртөө явууллаа. За энэхүү галыг амжилттай асааснаар Милан Кортинагийн өвлийн олимпийн галтбамбарын буухай эхлээд байна. Грекийн сэлүүрч Петрос Гайдацис галтбамбарын буухайг эхлүүлсэн бөгөөд галыг эхлээд Грек даяар дамжуулж 12 дугаар сарын 4-нд Афин хотно Миланы өвлийн олимпийн зохион байгуулах хороонд албан ёсоор хүлээлгэн өгөх бол галтбамбарыг Италид авчсны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 6-наас 26 оны 2 дугаар сарын 6-ны хүртэл 10,000 орчим гүйгчнэр наадам эхлэхээс өмнө Итали улсын 110 мужаар үргэлжлэх 12,000 км-ийн буухад оролцох болно. Харин Милан Кортинагийн өвлийн олимпийн наадам 26 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдана. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа татсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.